Сайн байцгаана үзэгчтэй. Өнөөдөр Forward Motors компани автоцрын төвөөс автомашины аюулгүй байдалд шууд нөлөөлөх амортизаторын талаар зөвлөгөө өгье. Манай Монгол орны зам бол ерөнхийдөө Бартасаад ихтэй. Хөдөө орон нутгийн замууд бол сайн амаржийн хэрэглэж явахгүй бол хол газарт явснаар дурамал амаржийн нь амархан эвдэрч хугарч осол гэмтэл гарах аюултай. Иймд тэгээд баталгаатай чанартай оригинал амортизаторын машиндаа суйрлуулж хөдөө орон нутагт явбал жолоос нарт маань өөрсдөд нь хэрэгтэй байдаг. Хуурамч амаржинаас болж энэ тэнд хөдөө аваар осол гэмцэн тохиолдлууд манад бол ерөн зөндөө байдаг. Яг амортизатораас болцсон тийм ослууд бол зөндөө байдаг. Хуурамч амаржин байснаар төмөр их муутай ажиллагаа гэж маш тааруу. Тэгээ иймд ерөөсөө хуурамч амаржин тавихгүй байхыг жолооч нартаа зөвлөе. Хүн харахад амаржин ажиллагааны хувьд бол ерөөсөө маш муу. Тэгээд тэрийг хийсэн бэлтгэсэн бас ерөөсөө чанар муутай. Ямар ч тийм амаржин машины тийм сэлбэн зориулагдаагүй тийм бүтээгдэхүүнээр хийгдсэн байдаг учраас тийм амаржиныг худалдаж авахгүй, машин тэргэндээ тавихгүй. Тэрийг тавьснаар тэгээд тулгуур ангиуд болох доогуур дүндүүн толгуур тяаг шарнаар бус юмдаа нөлөөлөөд тэр бүгдийг эвдэх магадлал маш өндөр байдаг. Иймд тэгээд хуурамч амаржин хэрэглэхгүй байхыг зөвлөе жолооч нартаа. Амаржин сайтай машин бол ерөнхийдөө дугуй замтайгаа барьцалдах нь илүү сайн байдаг. Машин саваад ирэхээр зэрэг цаг савсан нөхцөлд тэр үед тоормс айгүй тийм хол гүүж барих тиймэрхүү тохиолдод байдаг. Иймэрхүү тохиолдлоос аваар осол үүсэх магадлал өндөрсдөг. За энэ машины хувьд бол тэгээд Lexus RX 350 гэдэг машин байна. Тэгээд орж ирээд 2 жил болж байгаа машин. Өөрийнх нь орж ирсэн амаржин гэвэл манайхны яриад байдаг оюун сэлбэг буюу машин үйлдвэрээс гарахад ухсрагддаг тийм амаржин байгаа. Энэ өөрөө 8 оны машин гэж байгаа. Тэгээд 8 оноос хойш нэг ч амаржин солилгоор манад орж ирээд 2 жил яваад тэгээд амаржин солигдсон. Энэ Kayabi амаржин гэдэг энэ амаржиныг суйрлуулах гэж байна. За энэ машины амаржин бол ерөөсөө гадна талаас нь харахад анзшгүй тос хайсан тиймэрхүү байдалтай байна. Тэгээд энэ хүн амаржинууд маань хоёр талын ажиллагаатай тос газ гэсэн хавсарсан хоёр талын ажиллагаатай тийм амаржин байдаг. Манайхан амаржины гаднаас нь хараад тос хайсан хаягүйгээр амаржиныг сайн муу гэж алах гэдэг. Тэр бол маш буруу. Тос хаяггүй ч гэсэн амаржин маань өөрөө тэр газ гэдэг юм байхгүй болчоороо амаржин байнгын ажиллаж байдаг хэсэг буюу нэг баг зэргийн зайд алдаад дуу орсон байдаг. Тэгээ тэрийг бол манайхан гаднаас манай жолооч нар гадна талаас нь харахтаа тос хаяггүй бол амаржин гайгүй солих шаардлагагүй гэж өөрсдийн онц тавьдаг байгаа. Иймд тэгээд ерөнхийдөө амортизаторыг сойлвол машинд аль болох дөрвөн ширхээр нь соль тавьж явах хэрэгтэй. Манайхаас амаржин сольж байгаа жолооч нар маань ерөнхийдөө дараа нь орж ирж үйлчлэгээ хийхдээ танаа амаржиныг тавилаа. Хуучнаасаа бол хамаагүй дээрцсэн байна. Тэгээд тав дуух дээрээс нь машины хатуу зөөлөн явдлын хувьд бол ерөөсөө маш гоё болсон байна. Танаа амаржиныг хэрэглээд 2 жил болж байгаа, 3 жил болж байгаа, 5 жил болж байгаа гэсэн үйлчлүүлэгч нар маань байдаг. Тэгээд ерөнхийдөө манай амаржиныг тавьж хэрэглэснээр сэтгэл ханамжийн баталгаа жолооч нар 100% байдаг. Ягаад гэвэл энэ Kayabi амаржин маань Японоос шууд үйлдвэрээс оригиналоор манад нийлүүлэхтэй холбоотой байгаа. Амаржин солихдоо жолооч нартаа бас анхаарч үзэхэд энэ төрлийн машин болон харьяар клүүгээр иймэрхүү машинуудын тавг амаржины гармош ирзэнүүд гэж байгаа. Ялангуяа энэ RX, Highlander энэ бид нар амаржин сольж байгаад дийлэнх эвдэрлүүд бол амаржинаас гадна өөр дагах сэлбэг байдаг. Тэр сэлбэгүүд дундаас тавг болон пүш тэгээд амаржины гармош ирзэн гэж байгаа. Энэ бүгд маань бас давхар солигдож байгаа учиртай.